2025 он уугаан төрлөг уур бухимдлаар 4 жил байлаа. Цэрэгч овчод ирэхтийг алж тэр надтай амар харамсалтай байхгүй юу? Инглиг яс гэж хаана байгаа юм бэ? Арай итерхий юм шүү дээ. 6 жилийн төр дүндэр дээд албан тушаал хашлаа. Ачаач юм яриад байгаа юм. Монгол Улсын ерөнхий сайдыг огцсон тооцохдох улсын хурлын тогтоол батлагдсан. Тооцоо. Монгол Улсын ерөнхий сайдыг томилох тухай улсын хурлын тогтоол баталсан тооцлоо. The Cinderella story continues. Одоо миний багц усны 2-4 өдөр яаж л хийгдсэн ийм байдалтай байна. Одонгийн цог төрөл 196 буюу 62.4%. Хоёулаа хамт авцрах нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч авах надад цаг хугацаа байсангүй. Энэ тэтгэврийг нэмүүлэхийг би хүсэж байна. Багш байхгүй юм чинь гэж бид нар өнөөдөр болтол хичээсэн. Би сая 8 газар яваад үсэл ганц хийж өгч ирчихсэн. Үлдээ олдохгүй байна. Секси биш байсан. Монголын ард түмэн, Монголын хөгжил дэвшиж суг үсрээл гараад ирнэ гэдэг тийм л одоо армантик мөрөөдөлтэй байсан. Өгсөн баасны дэд сайдууд вэ? Тийм биз дээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг үнэн тавих болно гэсэн шаардлагыг өгөө. Дээрх үйл явдлуудаас онцлог үйл явдлуудыг багцлав. 2025 он Монгол бахархлыг сэргээсэн гайхамшигтай цаг хугацаа байлаа. Ингэж хэлхийн учир нь 3 гарцхан 3. Bad girl to the rescue. The Cinderella story continues. Mongolia Өндөр тэнгэрийн заяатай төрсөн, өрн ээжийн бүвэдэ төрсөн. Монголын цахим спортын Монголц баг. Монгол Монгол улсын дүүнээр нуран яруу их шиг айгуутай. Марин хүрийн дүрдэг уян цогн тансаг татлогтой. Монголын сэсэгтэй мэнэрхэн хатун ирнэг хамаатай. Физик Asia. Ийхүү Монголын спортын баг тамирчид дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг нэгч дүүрэг төсвөөс зарцуулахгүйгээр таниулж бишрүүлж чадсан юм. Энэ бол монголчуудын хямар зэргийг маш гоё цаг. Харин үүнтэй зэрэгцээд соёл спорт аялал жуулчлалын яамнаас улсын төсвөөс хэдэн тэрбумыг зарцуулсан боловч ямар үр дүнд хүрсэн нь өнөө хүртэл тодорхой нийтлэгдээгүй зардлын асуудал. Энэ том дүнтэй гэрээнүүд нэг Монгол төгрөг рүү хөрвүүлэх юм бол одоо доотлол нь 4.7 тэрбум төгрөг нэг байгууллагатай хийсэн гэрээч гэдэг юм уу. Би танаад ирнэ ярьсан байхгүй. Өөрт ч юм бол ярьсахгүй яагаад. Хинч танаас татвар төлөвчдийн мөнгийг асуугаагүй болохоор Асуулгүй яах вэ? Яг хувийн орон зайд орж ирнэ. Одоо би бол өөрт ч юм бол ярьсан өгөхгүй би бусад хэвлэлт бол Энэ бол Монгол хүний нэг хүний төлдөг татврын хэмжээ ойролцоогоор цалингаас 40 орчим хувийг татвар шимтгэл төлж байгаа бол энэ нь эргээд яаж зарцуулагдж байгаа юм бэ гэдэг дээр иргэн нэг бүрийн оролцоо чухал. Өнөөдөр энэ асуудлаар авилгатай тэмцэх газар руу хандж байгаа нь юм. Эдгээр үйл явдалтай зэрэгцээд ерөнхий сайд оюун эрдэнэ хүү найз охиндоо бэлгэлсэн үнэтэй цөнх брендийн хувцас хэрэглэл зэрэг нь
доллар 3600 хүрч инфляц 2 оронтой тоонд шүргэж байхдаа зэрэгцээд онгоцоор ниссэн тансаг зоог зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Улмаар Норвегийн улмаа тэргүүтээ залуус огцрох амархан жагсаалыг зохион байгуулсан нь үзэл бодол үгээ илэрхийлэх ардчилсан сайн жишээ байсан. Ард иргэдийнхээ өмнө бүхийгөө уучлах байгаад огцроосоо гэж үзэж байна. Засгийн газрын тэргүүний 20 гаруй настай орлохгүй хүүхэд нь маш тансаг хэрэглээтэй. Надад л утга юм шиг санагдсан да ер нь л. Тэмцэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Оюун ертөнц сайдаа Тэмүүлээ орлогоо нотолцгоо. Тэдэг бацаануудаа та нар бүгд жагсдаг байхгүй юу? Явцгаа. Та нар ёо. Оюун эрднийг дэмждэг байсан ч тэр хүн жагсах хэрэгтэй. Тэдэнд нь бид нэр ерөөсөө алдаж болохгүй. Бүр хөөж болохгүй. Зүгээр тэгээд тайм байцаа яа танаа зогссон хүмүүс дээр ямар ч өмнөх хүмүүс ирж магадгүй. Ер нь бол түүхээ ингээ үзэх юм бол дандаа 20 дэх залуучууд хувьсгалыг бий болгосон шүү дээ. Бидний чинь хувьсгал хүсээгүй. Зүгээр л бид нэр тэгш оролцоо шударгаас ийм нэглийг хүсэж дээ. Монгол орны мандан бадргээ. Одоо хэрвээ зөвхөн энэ жагсаалын орлого нотлох асуудал байсан бол би шууд гараал уулзчихна. За хүмүүс бол одоо 23 настай. Нэгэн бүсгүүд бол хайр сэтгэлтэй болсон бол үнэн байна. Тэгээд би давхар болоод ингээд бүгд билгэлсэн л юм бэл. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ жилд 300 сая орчим төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан бол түүний хүү эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн 300 орчим сая төгрөгөөр найз охиндоо бэлэг өгсөн асуудал нь оюун эрдэнэ засгийн газрыг унгах шалтгаан болов. Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцож Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцох тухай улсын хурлын тогтоол батлагдсанд тооцноо. Үзэл санаа үнэт зүйл хизээж ялагддаггүй. Аалзны тор мэд сүлжилсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хизээж байхгүй. Мөнхөг тэнгэрийн дор арчсан парламентын засаглал мөнхөд орших болтугай. Баярлалаа. Үүнтэй зэрэгцээд ардчилсан намын их хурл болж 10 гаруй жилийн турш толилцож 2 тамхтай талцаж байсан тэд эвлэрч ураг шарав. Энэ нь улс төрд сөрөг хүчинтэй болох нэ гэсэн итгэл найдварыг олон нийтийн дунд төрүүлв. Нам бол 2 үндсэндээ том хэсэгт хуваагдсан байсан. Энэ хуваагдал бол 23 онд алга болсон. Тэгээ баг багаар илаарчж байгаа. Нам дотроос цэвэршиж байж юу болох нь вэ? Улс их орон хөгжихний. Урд өмнө байгаагүй тийм юм нэгдлийн одоо сонгуул байх болно гэж би итгэж байгаа. Өнөөдрөөс эхлээд энэ янз бүрийн бүлэглүүдийг төмөр замын бизнесээс хол байя. Өнөөдөр бол бид эрх баригч намаас илүү гарсан ийм намыг л би хүлээлгэж өгч байна. Харин нөгөө талд Монгол ардын намын доторх талцал ирчээ авав. Ингэснээр олон нийтийн дунд ад минерал, оюут толгойн зарцуулсан 20 сая долларын 1.9 сая доллар нь Атикус руу орж тамгагүй төрчүүжийг сурталчилсан номын сайдын илтгэлийг бэлдсэн түүний томьёдыг зохион байгуулсан гих тайлантайгаар зарцуулагдсан гих асуудал нь олон нийтийн анхаарлын төвд оров. Нэг ширхэгч уулуурхайн бизнес хийдэг үү? Амар уйсгалангийн нүүрсний мөнгийг угаадаг байж болзошгүй Батбаатар барилга гарч байна. Батбаатар гэдэг залуу яг надтай холбоотой байгаа юм гэхээр манай Монгол ардын намын цагаан байрны 4 давхарт фитнес ажилуулдаг. 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Миний төрөвчний хэмжээ жижиг шин. Үүнтэй зэрэгцээд улсын хурлын дарга амар уйсгалангийн фракц Зандан шатрын засгийн газрыг унгах акцийг эхлүүлв. Өнөөдөр улсын төсөв хилцэж байгаа энэ хэрүүл маргааныг дуусгах хуулийн бөгөөд улс төрийн шийдэл нь засгийн газрыг огцруулах юм байна л гэж үзэж байгаа. Өрнөл дунд улсын хурлын дарга амар уйсгалан өөрийн хүсэлтээр ажиллаа өгч ерөнхий сайд Зандан шатрыг хамтдаа унаж ажиллаа өгцгөө гэсэн. Эцэст нь ерөнхий сайд Зандан шатар тандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа доктортой саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Улмаар засгийн газрыг огцруулах эсэх саналыг хилэлцэх байнгын хорооны хуралд засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд огцруулахыг дэмжихгүй гэсэн товчлуур дарсан нь
олон нийтийг гайхшралд оруулав. Сан тураан. Сан тураалтанд 22 гишүүн оролцож, 3 гишүүн зөвшөөрч 13.6%-аар санал дэмжигдсэнгүй. Ингэснээр улсын хурлын чуулган дээр дэмжихгүй юу гэдэг саналын томьёолоор санал хураалгахад хүргэсэн юм. За ингэхдээ чуулганы эрц бүрдээгүйч 24 цагийн турш лайвдаж үүнийг нь улсын хурлын дэд дарга Булган Туяа хөтөлсөн нь шин цагийн Монгол комментийн хөтлөгчөөр нэрлэгдэхэд хүрч үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг сөхөв. Яахчгүй штэ та нарыг одоо энэ л таны ажил штэ гэсэн байна. Согтоо гэж хүн битсэн байна. Үндсэн хууль зөрчсөн үгүйг Бачаргал гишүүн бас шийддэггүй байгаа. Санал хураалт. Ингээд олонх тэмцсэн тул Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол баталсанд тооцлоо. За, уучлаарай ийм муухай одоо болохгүй байна. Миний хувьд л муухай л юм. Яа харин. Энэ асуудлаар үндсэн хуулийн цэц их судлалын хуралдааныг хийж улмаар улсын хурал үндсэн хуулиа зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргасан юм. Өмгөөлөгч ах надад цаг хугацаа байсангүй ямар ч боломж байхгүй гэж бас хэлсэн. Ингэснээр огцроод байсан засгийн газар эргэн ажилдаа орох боломж бүрдэв. Ингээд засгийн газар хулгайтай тэмцэх амлалтын урьдчил болгож нууцын дардастай нүүрсний гэрээнүүдийг нууцаас гаргав. 2025 он эхлэхдээ зэрэгцээд намууд их хурлаа хийж дүрмээ шинжилгэхээс эхлээд улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдвийн нэг байсан ч хүнийг хүнжил дотор шахуу байсан улс төрийн хүн ийхүү нэгнийхээ булхааг дэлгэж эхэлсэн нь олон нийтийн мэдэх хэрэхэд ашигтай байлаа. Улмаар Монгол Ардын намын их хурл болох үед бүх зүйл ажин түжин байж тэд дотооддоо хилцэл төрч шин намын даргаа сонгож хүлээн зөвшөөрч улсын хурлын даргаар сонголоо. Ардын нам бол ард түмнээс асарсан байна. Ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг одоо хийж эхлүүлэх хэрэгтэй. Улс төрчдийн зодонтой зэрэгцээд өөрийгөө хар ур тэмээ өргөмжилдэг Батнайрамдал гишүүнээр ахлуулсан оюу толгойн гэрээний сонсгол төрийн ордонд болж 2008 оноос хойш засгийн эрх барьсан улс төрчдийг нэг дээвэр дор цуглууллаа. Яагаад нөгөө нэг 19-20 онд авах байсан ууглаш гэж алгуулсан. Энэ төр хорооны хуралд одоо хөрөлдсөн ирэх одоо би шаардлагагүй гэж үзэж байсан юм. Тэг өнөөдөр уул зориуд ирлээ. Энэ яригж байгаа асуудлууд надаас хойно хийгдсэн учраас энд миний оролцоо байхгүй юм. Доромжилсан юм маш том хулгай ловер юм шүү гэдгийг хэлмээр байна. Эдгээр үнэхээр цагийг хүлээж отож байсан. Олон жилийн өмнө болсон юм нэг хотлоо ирээд ингээд гүжирдээд гарчна гэж бодоод байгаа бол тийм бол байхгүй. Цөмөрөө энэ Монгол улс, Монголын ард түмэн, Монголын хөгжил дэвшил өөр ингээд суг усрээд гараад ирнэ гэдэг тийм л одоо армантик мөрөөдөлтэй байсан. Анх оюутлын гэрээг байгуулахад 34% авах бус татвар шимтгэлээ өндөр аваад өдгөө өндөр өртөө Монгол улс бус ашиг цуглуулсан Монгол улс байх боломжтой байсан гэдэг шүүмжлүүд ч хүчтэй өрнөсөн. Эдгээр алдаанд санаатай үйлдэл гэдэг нь тогтоогдоогүй тул одоо алдаагаа засаад ураг шалах шаардлагатай байна. Үйлдэл уран гулгалт зундаа уртын харилцаатын ертөнцид амьдардаг Улаанбаатарчуудын хувьд (2024 онд боржуурнаас 2005 онд боржин хавтан руу шилжсэн жил байлаа. 30 гаруй тэрбумыг зарцуулж гантик чулуун хавтангаа боржин чулуун хавтангаар төлсөн. Үүн дээр нэмээд эх оноос торгуулийн орлого үлэм хэмжээгээр нэмэгдэнэ. Учир нь цагдаагийн зохицуулалт гэрлэн дохио хэрхэн яаж уялдах нь тодорхойгүйн дээр торгуул 10-аас 50%-аар өсөж үржинэ. Энэ хэмжээгээрээ нийслэлийн төсөв халаас зузаарна гэсэн үг. За нийслэлийн 2026 оны төсвийг 4.6 их найт төгрөгөөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түмэн сая баталлаа.
Сайжруулсан шахмал түвшний үйлдвэр барьсан ч 2025 оноос хагас кокс шилжив. Үүнээс уртад 2022 онд бүгд найрамдах Хятад ард улсын Хонконг хөндөй компаниас 2 сая төгрөгийн үн бүхий 10,000 тонн хагас коксоо тус компанид өгөөд зөрүүлээд 998 тонн хагас кокс авсан эсэх асуудлыг анхаарах шаардлагатай ч энэ хэмжээний хагас коксыг хэрхэн ашигласан эсэх нь тодорхойгүй нөхцөлд Улаанбаатар хот шинээр тендер зарлан 300 тэрбум төгрөгийг зарцуулж хагас коксын хэрэглээнд шилжлээ. Хагас кокс дээр 22-д гэрэг нь байгуулсан байсан гэж мэдээлсэн. Төхнөөсөн дээр мэдгүй шүү дээ. Чойж сайдсан. хагас коксыг 22 онд юу импортж авахар гэрээнд байгуулагдсан гэсэн үг хэлсэн. Тавлууд ашиг баа. Тавлууд ашиг баа асуух хэрэгтэй. Чи одоо ямар сонин өгтөө юм? Шинээр л таньс байрсан гэсэн шүү дээ. Гар би хэллээ шүү дээ. Хагас коксыг төлөх ёстой гэж. Гэсэн хэдий ч хүртээмж нь тааруу илчлэг нь муу гэдэг шүүмжлэл үргэлжилж байна. Өстө олдохгүй. Амар онгойтой шүү дээ. Нүүрстэй газрын иргэд одоо гаднаас нүүрс аваад митинг төлнө гэдэг ч одоо готомшиг шүү дээ. Ер нь бол. Одоо тэгвэл болохгүй бол тэгэл хамир хэлэл үүж байгаа. Сая 8 газар яваад үсэг ганц хийж байгаа шүү дээ. Мянга бид нэр сайхан юм төлөх гээд сайхан амьдрах гээд барахгүй л шүү дээ. Коксцэн нүүрс илчгүй байна, хүртээмжгүй байна. Гэр оруулах хөлдөж өглөө гэдэг зүйлтэй ярьж байна. Чи хаанаас захиалгаар явж байгаа? Хөлсөөр ингээд хайрын залуунаасаа үрж гаад би өрөвдөж байна. Чамд хэдэн төгрөг өгсөн юм? Би чамд яриа өгөхгүй. Улс төрийн зодонтой энэ зэрэгцэж ихэлсэн шатхууны хомсдол өвлийн эд хүүтэнд ч үргэлжлэв. Автобусны хүртээмж тааруу гадаа хүүтэн байхад шатхуун хомсдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн онцлог сэдвүүдийн нэг байлаа. Одоо хэдэн цаг зогсож байд нэг жоохон бензин авах юм тийм. Одоогийн бензин одоо түвш байхгүй. Одоо энэ дээрээ зогсож байд түвш нэрээ дуусчих. Юмны үнэл нэмэгдээд байдаг. Цалин хөлс нэмэгддэг. Төрөөс авж байгаа бодлого шийдвэр нь ард түмэнд ерөөсөө үйлчилдэг. Уг нь 2024 оны сонгуулиар Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө эрчим хүчийг экспортлж их усүрийг нэмэгдүүлсэн хэмээн амлаж ялалт байгуулсан. Гэхдээ өнгөрсөн онд үнэ нэмснээс өөр гавьтай өөрчлөлт гараагүй байсан ч энэ жилд Тэц 3-т гал гарч нэг хүн амиа алдсан нь харамсалтай хэрэг байлаа. Залгуулад оны төгсгөлд бөөрөлж үтээ станц ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын эрчим хүч дулааны асуудал нэг шат дахиж ямартаач эрчим хүчээ хязгаарлахгүйгээр өвлийг давах боломжийг бүрдүүлсэн юм. Их усүрээ амлсан хэмжээнд эрчимтэй нэмэгдүүлж чадахгүй байгаа Монгол Ардын намын хувьд тус намаас томилогдсон сайд нь хаалттай байдалтай ажиллаж байгаа нь анхаарах шаардлагатай бас нэг асуудлын нэг байсан юм. Зарим газарт одоо нөгөө халаалт байхгүй байгаа гэдэг дээр яагаад байхгүй юм? Энэ хуулцлаа станцд байна. За энэ дандаа ийм өшгсөн асуултанд тагуулд нь хариулмааргүй байна. Мэдхгүй би ч өнтөө ярихгүй. Мэдхгүй би мэдхгүй байна. Босоо. Чи яах гээд байгаа юм? Авчихсан. Би завгүй юм. Та зангигаа зүчээд ирээгээд байсан. Дараа бол завгүй. Дараа бол та нар ч ямар сонир хүн шүү. Оны эцэст улсын төсөв 2 орчим их 80 төгрөгөөр тасарч улмаар зарим төрлийн цалингийн зарлуудыг гаргахад ч хүндрэлтэй болов. Иймээс засгийн газар 128 бүтээмж хяналтын менежерийг чөлөөлж оронд нь 16 дэд сайдыг томилсон шүүмжлэлт дагууллаа. Өгсөн баасны дэд сайдууд вэ? Тийм биз дээ. Цаг үеийн хувьд бол олоогүй байна. Зөндөө өөр асуудлууд байна шүү дээ. Шалны урдныхан болгочоод өнөөдөр маш их олон дэд сайдуудыг томилж байгаа нь бол үнэхээр тэнэглэл юм аа. Бүтээмж хяналтын менежерүүдийн жилийн цалингийн зардал 20 гаруй тэрбум төгрөг бол дэд сайд нарын цалингийн зардал жилдээ 800 орчим сая төгрөг буюу үлдсэн мөнгөөр нь тасарсан төсвөө нөхөх зарцуулалт хийнэ гэж эрх баригчид мэдэгдэж байна. Гэхдээ ардчилсан намын зүгээс бүтээмж хяналтын менежерүүдийг оролдох юм бол арьсыг нь хулна гэсэн шүүмжлэл амлалттай хүрч засгийн газрыг огцруулах ажлыг эхлүүлв. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг хүнд тавих болно гэсэн ийм шаардлагыг өнгөлгийн шийдвэр оруулж олохын шийдвэрээр гарсныг бас ёо. Цаашид Зандан шатрын засгийн газрыг сорилтод хүлээж байна. Улс татвар төлөгчдийг уланд ортол нь татвараар дарамтлагдаг байдлыг халж халамжийн хавтгаарсан бодлогыг цэгцэлж нүүрсний хулгайч нарыг хэрхэх, инфляцийг бууруулж хөдөлмөрлөдөг хэсгийг дэмждэг бодлого гэд хийх ажил их. Монгол Ардын намын дарга, улсын их хурлын дарга учрлын хувьд
хууль зөрчсөн эгүүлэн татагдах гишүүдэд хэрхэх вэ? Улсын хурлын чуулганы хуралдаанд идэвхгүй оролцож байгаа гишүүдэд яаж ажилуулах вэ гэдэг асуудал нь эх оны толгой утгсан асуудлуудынх нь нэг болох үз. Хятадын компаниас хандив аваад хинэггүйхэн зарцуулчаад хил ам гарсныхан дараа буцаагаад өчгсөн гэж хэлж суугаа болормаа гишүүн. Одоо зөрчлийн хуулиар торгуулах үндслэлтэй. Тэрнээс биш энэ эрүүгийн асуудал биш. Аливаа гишүүнийг эгүүлэн татвах ямар ч хуулийн үндслэл байхгүй. Улс төр ийм байдгийг ойлголоо. Одоо ингээд нэгээ буландаад зоддсон байна. Гэхдээ би зүгээр зогсоод зодуулахгүй. Шүүгээр гин буруутай тогтоогдчиход миний үйлдсэн хэрэг бол намайг гишүүн болохоос өмнө хийсэн хэрэг тул одоо хамааралгүй гэж хэв нэгхэн хэлэх Цогтбаатар гишүүн. Гишүүн тангараг өргснөөсөө хойш үндсэн хууль зөрчиж өргөсөн тангарагаас нь ятсан бол гэдэг үгтэй. Би яг гишүүн болж тангараг өргснөөс хойш ямар үндсэн хууль зөрчсөн юм? Үндсэн хуулиа зөрчиж шүнжин алах цагсан булган туяа гишүүн. Хуулийн цэц хурал даргалахад процессын алдаа гарсан гэж дүгнсэн байсан. Тэрнээс биш тангарагаас нийцсэн гэж бүр тусдаа зүйл залт байдаг аахгүй үндсэн хуулийн дээр. Тэрний дагуу шийдвэр гаргаагүй. Тэгэхээр тэр нь гишүүнээс нь татах гэдэг үндслэл болохгүй гэсэн. Авилгатай тэмцэх газраас хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтаагаар прокурорт шилжүүлсэн Ганбаатар гишүүн. Гэх мэт жагсаалт цааш үргэлжлэнэ. Харин монголчуудын хувьд айчлан ирж буй 2026 он инфляц, татварыг бууруулсан, иргэдийн орлогыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлсэн амжилттай жил байх болтугай.